Сайн бацхан уу, Цэникагийн channel дээр гин тавтам орол. Энэ удаагийнхаа дугаараараа би дараачийн вектор болох амны векторын талаар хуваалцах гэж байна. За тэгээд хэрвээ энэ бичлэгийг та анх удаа STEM векторын бичлэгийг маань анх удаа үзэж байгаа бол эхлээд хамгийн ихний тайлбарлсан байгаа интро буюу хамгийн ихний дөрвөн векторыг оруулсан байгаа бичлэгийг эхлээд үзээд за дараа нь мэдээж өсвөл уретралны болон үнэрийн векторын талаар би бас оруулсан байгаа. Амны вектор маань ерөнхийдөө сүүлээсээ 2 дахь вектор байгаа. За гэхдээ мэдээж энэ векторууд маань хоорондоо дистарал нь ерөнхийдөө дээр доороо гэсэн ирэм бол ерөөсөө байхгүй байгаа. За өнөөдөр амны векторын талаар та бүхэнтэйгээ бичлэгээр хуваалцах гэж байна. Амны вектор маань ерөнхийдөө маш сонирхолтой вектор байгаа. Ам гэж ерөнхийдөө дуудаж байгаа шалтгааныг нь гэх юм бол мэдээж бол ерөнхийдөө амны авиас өөгдөл бэлэг маш өндөр төрөлхийн өгөгдөлтэй хүмүүс гэсэн үг. За мэдээж хэдүүлээ амаар яадаг вэ гэхлээр ярьдаг. За тэгэхээр ерөнхийдөө ярианы чадвар маш өндөр хүмүүс байх нь байна. За дээрэс нь бид нар амаараа бас иддэг тийм ээ. Тэгэхээр бас ийм амтлагааны чанар өндөр хүмүүс байдаг байх нэ. Амны вектортай хүмүүс маань за ер нь та бүгдийн бид бүгдийн мэдхээр бол ерөнхийдөө комедиан буюу хошин шогч хүн байж болж байна. За эсвэл маш юм уран илтгэгч хүн байж болно. За дуучин, pop, rock, дуучин те артист хүн байж болно. За эсвэл юм яруу найрагч, зохиолч хүн ч юм уу те. Ерөнхийдөө амаараа маш уран яруу илтгэж чаддаг. За эсвэл юм хошин шог зүйлийг ярьж чаддаг. За дээрэс нь бас бөө болон үзмэрчмэн нар маань ерөнхийдөө бас яг амны вектортай гэж тодорхойлогддог юм байна лээ. Маш сонирхолтой. За тэгээд нэлээд ийм буруу хөгжсөн амны вектортай хүмүүс маань бол сул талаараа ерөнхийдөө сөрөг талаараа ерөнхийдөө яаж хөгждөг вэ гэхлээр маш их юм хэрүүлийн донтой, за эсвэл маш их юм хов зөөж ярих, цуу яриа үүсгэж ярих дуртай тиймэрхүү хүмүүс маань бас яг амны векторын маань буруу хөгжсөн, за эсвэл хөгжөөгүй гэж хэлж болно. Ерөнхийдөө амны вектортай хүмүүс байдаг байх нэ. Амны вектортай хүүхдүүд маань ерөнхийдөө багасаа л маш их юм ярих сонирхол ихтэй байдаг. Бүрэн ингээд ярьж ерөнхийдөө сураагүй байхдаа амны хайрцаг нь бүрэн нээгдэж амжаагүй байхдаа ингээд шулганаа л юм яриад байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө таны хүүхд хэрвээ ингээд багасаа маш их юм ярих хүсэл сонирхол худлаач үнэнч хамаагүй яриад байдаг ерөнхийдөө төрлийн хүүхд байвал амны вектор давамгаа хүүхд байх маш магадлал өндөр. За энэ хүүхдэд ерөнхийдөө маш сайн сонсогч нь болж тэр ярих хэрэгцээг нь ерөнхийдөө багаас нь сайн хэрэгжүүлж өөрт нь хангаж өгч за ерөнхийдөө аль болох зөвөр хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм байна лээ. Хэрвээ ингээд та амныхаа вектортай хүүхдийн ярих хэрэгцээг нь сайн хангаж өгч чадахгүй, за хүүхдээ сайн сонсож чадахгүй, за эсвэл ингээд яриулахгүй ч юм уу те хориглоод байдаг бол таны амны вектортай хүүхд маань ерөнхийдөө буруу илүү хөгжлийнхаа замнал руугаа явах буюу сөрөг амны вектортай хүн болж том болж хүмүүжих магадлал маш өндөр. Тэгэхээр яана вэ гэсэн үг вэ гэхээр юм хэрүүл хийх дуртай болдог ч юм уу те хүмүүстэй маргаалдах дуртай болдог ч юм уу. Ерөнхийдөө тэр амныхаа ярих хэрэгцээгээ буюу бусдад ямар нэгэн мэдээлэл түгээж бусдуудын анхаарал авах тэр өгөгдлөө буруугаар ашиглах буюу хэрүүл хийж, за хэрүүл өдөөж ч юм уу, за маргаан хийж ч юм уу, за эсвэл бүр юм хашгирах дуртай ч юм уу те орилох дуртай болж магадгүй. Ингэснээр ерөнхийдөө өөрийнхөө илүү тэр бусдын анхаарлыг татах, бусад хүмүүсээр өөрийгөө сонсуулах тэр хэрэгцээгээ буруу талаараа хангах магадлал маш өндөртэй байдаг юм байна. За хэрвээ мэдээж ингээд зөв хөгжөөд яг ингээд багаас нь өөр хүүхдийг нь сайн сонсоод амных нь тэр хайрцаг нь бүр илүү гоё хөгжүүлж өгөөд бүр юм хэрэгтэй мэдээлэл тарааж түгээж чаддаг. За мэдээж боловсралтай юм ухаалгаар ерөнхийдөө хөгжүүлж чадах юм бол амны вектортой хүмүүс бол нийгэмд маш ач холбогдол өндөр хүмүүс байдаг. Хамгийн чухал хэрэгтэй мэдээллийг бусдад яг сэтгэл зүрхэнд нь ухамсарт нь ерөнхийдөө яг наалдуулж чадах
хятгаар түгээж чаддаг. Ягаад гэвэл амны вектортой хүмүүс маань яаж ярьдаг вэ гэхлээр одоо амны векторгүй хүн бодож ярьдаг бол амны вектортой хүн маань ерөнхийдөө бодохгүйгээр шууд далд ухамсараасаа өөрийнхөө тэр ярмаар байгаа зүйлээ бодохгүйгээр ярьдагаараа маш давуу онцлог талтай. Далд ухамсараасаа ярина гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр ерөнхийдөө нийтийн үл ухамсарлах уу гэж ойлголт систем вектороос маш их яригддаг. Бусад бичлэгтэрээ ч гэсэн ерөнхийдөө хуваалцаж байсан. Бид бүгдийн одоо нийтийн үл ухамсарлах тэр мэдээлэлд ерөнхийдөө амны вектор маань холбоотой байж чаддаг учраас тэндээсээ ерөнхийдөө мэдээллийг аваад өөрөө бодлоггүйгээр өөрөө одоо олж санаж сэдээгүйгээр ерөнхийдөө талд ухамсараараа үнэн зөв мэдээллийг ч юм уу за эсвэл инээдтэй хошин байдлаар ч юм уу за эсвэл маш гоё дуу дуулдаг ч юм уу те ерөнхийдөө айгүй юм авьяас бэлэг өндөр өгөгдөлтөөгөр ярьж бусдад түгээж бусдын анхаарлыг татаж авч чаддаг байх нэ. Амны вектортой хүн ерөнхийдөө юм ярихад энгийн одоо амны векторгүй хүн юм ярьснаас илүү бусад хүмүүс илүү чих тавьж сонсдог байх нэ. За энэ нь мэдээж бас далд ухамсараараа бид нар тэгэж одоо амны векторын хүний яриаг илүү чухалчилж сонсдог байх нэ. За амны вектортой хүмүүсийн маань ерөнхийдөө ярьж байгаа зүйл нь ч гэсэн далд ухамсараасаа илүү ярьдаг болохоор ерөнхийдөө айгүй тийм одоо оноод хэлцдэг гэх юм уу? Ерөөсөө яг л миний бодож исэн юмыг хэлчлээ дээ гэдэг мэдрэмжийг бусад эргэн тойрныхоо хүмүүстэй ерөнхийдөө аюул сайн мэдрүүлж чаддаг. Тэг угаасаа ч өөрөө аюул нэг энергийн бас өндөр мэдрэмжтэй далд ухамсараар ярьж байгаа болохоор тухайн хүмүүс одоо сонсогч нарынхаа ерөнхийдөө сонсомоор байгаа зүйлийг ч гэсэн аюул сайн хэлж өгч чаддаг. Амны вектортой хүмүүс ерөнхийдөө аюул сайн хөгжүүлж чадах юм бол за мэдээж бас зөв одоо юм чиглүүлэг ухамсар хүмүүжлтэй байж чадах юм бол маш мундаг улс төрчид болдог юм байна. Фидель Кастро жишээ нь цогсоо зайгүй бүр ингээд тасралтгүй 8 цаг илтгэл тавьж байсан гэж ерөнхийдөө манай хичээл дээр бас яг дурдж байсан. За тэгээ ер нь бол ингээд нэг уран илтгэл тавьж одоо бас бусад бүх хүмүүсийг нийгмийг ерөнхийдөө сэтгэлийг нь хөдөлгөж те маш их юм өндөр эмоцийг ингэж нийгэмд бүтээж чаддаг юм уран илтгэгч нар ерөнхийдөө түүхэнд бас байдаг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ хүмүүс маань ерөнхийдөө нийгэмд маш том өөрчлөлтийг авчирч чаддаг ухамсарын одоо юм сэргэн мандалт те гэгэрлийг ерөнхийдөө сэтгэлийн төвшөнд ухамсарын төвшөнд бусад хүмүүстэй хүргэж чадхаар хэмжээний бусад хүмүүст одоо ерөнхийдөө амаараа мэдээлэл хүргэж чаддаг хүмүүс байх нэ. За баг зэрэг ерөнхийдөө өөрийгөө хөгжүүлээгүй амны вектортой хүн гингүүт ерөнхийдөө хошин шогч комедиан хүмүүсийг ерөнхийдөө бас тодорхойлд юм байлээ. Хичээл дээр бол яг энийг бас ингэж дурдж байсан. Яагаад гэвэл хошин шогийн мэдрэмж нь ерөнхийдөө маш бас юм төрөлхийн өндөр юм өгөгдөлтөө бас өгөгддөг юм байл да. Амны вектортой хүмүүс ялтчгүй далд хүмүүстэй холбоотой байгаа болохоор бусад хүмүүст юу гэж хэлвэл инээх үү, бусад хүмүүст юу гэж хэлвэл одоо инээдтэй байх уу гэдгийг бас далд ухамсараараа мэдэрдэг болохоор ерөнхийдөө тэр хүмүүсийн анхаарлыг татах гэж те инээлгэх гэж өөрийгөө таалагдуулах гэж ерөнхийдөө айгүй юм инээдтэй зүйлийг бас олж хэлж ярьж чаддаг. За наазхан гэх юм бол ингээл айгүй хүмүүст хоч өгдөг тиймэрхүү төрлийн хүмүүс байдаг шүү дээ. За шинэ үг зохиодог ч юм уу. За энэ хүмүүс нь бүгдээрээ амны вектортой буюу за ингээл хүмүүст хоч өгдөг жишээ нь амны вектортой хүн бол яг ингээд тухайн хоч өгж байгаа хүнийхээ яг ийм далд ухамсарын айдсыг нь ерөнхийдөө мэдрээд тухайн айдсад нь тааруулаад хоч өгж чаддаг. Тэгэнгүүт тэр хочийг нь ерөнхийдөө бусад хүмүүс ч гэсэн бүгдээрээ сонсоод бусад хүмүүс ч гэсэн ерөнхийдөө далд ухамсараараа тухайн хүний айдсыг бас тодорхой хэмжээнд мэдэрж байгаа ч гэсэн ухамсарлаагүй тохиолдолд угаасаа нөгөө нэг амны вектортой маань ингээд хочийн нөгөөд нэрлэлчингүүд бусад хүмүүст ерөнхийдөө инээдтэй санагддаг. Яг л яг оноод хэлсэн юм шиг те санагдаж байгаа болохоор далд ухамсарт нь инээдтэй санагдаж инээдэг шоолж одоо ерөнхийдөө бас доромжилдог байх нэ. За дээрэс нь амны вектортой хүмүүс маань ерөнхийдөө маш хэл хязгааргүй хараалыг ерөнхийдөө хэлж чаддаг. За хараалын үгс болон за дээрэс нь нэмэх 18 одоо тиймэрхүү утгатай үгнүүдийг ямар ч юм санаа зовлт ичилтгүйгээр бас амнаасаа унгааж чаддаг, амнаасаа гаргаж чаддаг тий. Энэ бас яг юм төрөлхийн амны вектортой хүмүүсийн шин чанар байдаг байх нэ. Мэдээж одоо амны вектортой хүн буруу хөгжөөд ирэх юм бол
за хараалын үгээ хитрхийх урсгадаг болдог ч юм уу те. За эсвэл хэл ямар ч юм хэл хязгааргүй зах замбраагүй юм нэмэх 18 сэдвээр бусад хүмүүстэй ярьж бусад хүмүүсийг эвгүй байдалд оруулдаг ч юм уу иймэрхүү зүйлс бас ажиглагддаг. За бүр хөгжөөгүйгээд ирэх юм бол бүр юм хүнд хэлбэрийн невроз гэж яг одоо сэтгэл зүйн салбарт хэлдэг юм байл невроз буюу эдгэршгүй юм хүнд сэтгцийн гэмтлийг хэлдэг гэж би ерөнхийдөө хувьдаа ойлгосон. Тэнгүүд иймэрхүү хүмүүс иймэрхүү неврозтой амны вектортой хүмүүс маань маш одоо юм хэрүүл маргааныг айгүй юм стресстэй хашгираантай орилдоонтой ерөнхийдөө тийм нөхцөл байдлыг бүрдүүлээд бусад хүмүүсийн анхаарлыг ийхүү өөртөө татаж авдаг байх нь ерөнхийдөө бусад хүмүүсийн анхаарлыг татаж авах буюу бусад хүмүүсийг өөрийгөө сонсуулах тэр хэрэгцээ нь далд ухамсарын амны векторын одоо хэрэгцээ хүсэл таашаал гэж ойлгож болно. За тэнгууд хөгжөөгүй амны вектортой хүн яг юм хөгжсөн байдлаар өөрийнхөө амаа ашиглаж бусад хүмүүст хэрэгтэй мэдээлэл түгээж анхаарал авч чадахгүй байгаа тохиолдолд за муу аргаар ч гэсэн хамаагүй те сөрөг аргаар ч гэсэн хамаагүй орилоод хэрэлдээд маргаан одоо ингээд өдөөгөөд те дэврээгээд хүмүүстэй хэрэлдээд би анхаарлыг авъя. Чихийн одоо өөртөө сонсуулъя те. За тэнгууд иймэрхүү амны вектортой хүмүүсийн ерөнхийдөө хэрүүлийн одоо чимээ тэр орилооны чимээ одоо амныхын тэр одоо гарч байгаа тэр муухай энергитэй байгаа зүйл нь ерөнхийдөө маш юм хүнд бусад хүмүүст стрессийг үүсгэх хэмжээний одоо бас юм чадaltaй байдаг юм аа л да. Яг л одоо юм хошин шогийн мэдрэмжтэй амны вектортой хүн ингээ ярихад маш инээдтэй байдаг шиг бүр хөгжөөгүй амны вектортой хүн хэрэлдэх дуртай хүн ингээ хэрэлдэнгүүт тэр нь ингээд энгийн хүн хэрэлдэж байгаагаас илүү бусад хүмүүст маш юм стрессийг тэ паникийг сэтгэл түгшүүлтийг за уур уцаарыг ч юм уу магадгүй хүргэж чаддаг. Тэр нөгөө нэг сэтгэлийнх нь ингээд далд ухамсарынхаа нэг юм эвгүй газар нь очиж одоо тогшиж эвдэж чаддаг тийм төрлийн ерөнхийдөө бас одоо нөхцөл байдал ажигладаг. Тэгээ би яг энэ хичээлд одоо систем векторын талаар сурчаад яг гадуур явж исэн чинь хаяа ингээд зүгээр хамаагүй ингээд дэлгүүрт ороод худалдагчтаа ч юм уу ингээд яриа өтсөн үү шууд юм хэрүүлийн одоо яриа өөрөө төрүүлж үдэнгүүтээ худалдагч нь магадгүй ингээд зүгээр л энгийнээр хариулангууд чи намайг тэгж байгаа мó ч юм уу те эсвэл гудамжинд явж байгаа хүнтэй хамаагүй ингээд ямар нэгэн байдлаар хэрүүлийг өдөөж одоо ингэж яаснаа хэрэлддэг ерөнхийдөө ганц хоёр хүмүүс бас хаяа ингээд гудамжинд ерөнхийдөө дэлгүрт ч юм уу таарлцдаг ч та бүхэн ч бас таарлж байсан баг. Тэр хүмүүс маань ерөнхийдөө харамсалтай хөгжөөгүй амны вектортай амны векторынхаа тэр одоо хэрэгцээгээ хангаж чадаагүй багтаа магадгүй хангуулаагүй ч юм уу болохоор за эсвэл ухаалгаар хүмүүжлтэйгээр боловсралтойгоор соёлтойгоор ухамсартайгаар ерөнхийдөө амны векторынхаа хэрэгцээгээ хангаж чадаагүй учраас одоо тийм аргаар л ерөнхийдөө амны векторынхаа тэр бусад хүмүүсийн анхаарлыг татах аргыг одоо хэрэгцээг хангаж хүслээ одоо ингэж таашаалаа авдаг байх нэ. Тэгэхээр ийм хүмүүстэй ерөнхийдөө та амьдралдаа таарвал за гудамжинд ч бай, тандагчгүй бай. За ямар ч нөхцөл байдал ерөнхийдөө иймэрхүү амны вектортой хэрүүл үддэг те хов цуу яриа тарааж одоо хүмүүст очоо гэж магадгүй ингээ хүмүүсийг шоглдог ч юм уу. Тиймэрхүү хүмүүстэй ерөнхийдөө харуул тэр хүмүүст ингээд анхаарлыг нөгөөд байх тусам за эргүүлээд ингээ хариулаад байх тусам те харилцаад байх тусам тэр хүмүүс бүр илүү хүчрхэгчээд бүр илүү одоо идэвхчээд амны вектор нь бүр илүү идэвхчээд цаашаа үргэлжлүүлэн одоо ерөнхийдөө таныг доромжилдаг ч юм уу хэрэлдэг ч юм уу за эсвэл одоо шоглдог ч юм уу ерөнхийдөө тэгнэ гэсэн үг. Тэгэхээр аль болох амны вектортай юм хөгжөөгүй хүмүүст тэр одоо анхаарлыг өгөхгүй байх юм бол тухайн хүн ерөнхийдөө нэг тэр амаараа анхаарлаа авч чадаагүй юм улмаас ерөнхийдөө цаашаа үргэлжлүүлэх тэр нэг энерги гэх юм уу сэтэл нь ерөнхийдөө багасаж одоо алга болно гэж ойлгож байна. Тэгэхээр бас энэ талаараа хэрэгтэй байж магадгүй. За тэгээ дээрэс нь амны вектортай хүмүүс маань нөгөө айгүй сайн хоол амталдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бас юм хоолны уух юмны феноны ч юм уу те мэргэжилтэнгүүд бас байж болдог юм байна. Бусад хүмүүсээс илүү амтлах чанар маш одоо өндөр хөгжсөн өгөгдөлтөө байж болдог. За тэгээ мэдээж бас энийг нь багаас нь хөгжүүлж болно. Багаас нь одоо юм амны вектортой хүүхдийг олон янзын төрлийн хоол идүүлж те өөрт нь ингэж таниулах юм бол бас тэр хоол амтлах ямар нэгэн уух юм амтлах бас хүсэл ирмэлзэл за тэр хэрэгцээ таашаал нь хангагдаж өгнө гэсэн үг ерөнхийдөө гой хөгжих боломжтой гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө Монгол улс хэдийгээр яг юм мэрэгжлийн хоол одоо шүүмжлэгч
гэх юм уу тийм мэрэгжил байдаггүй байх гэж бодож байна. За байдаг ч гэж магадгүй би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ гадаадд бол ерөнхийдөө яг ийм өндөр зэрэглэлийн мэрэгжлийн хоол амтлагч шүүмжлэгчүүд гэж бас байдаг. Эдгээр нь болохоор бусад хүмүүсийн амталцдаг байгаа нарийн нандин мэдрэмж одоо тэр нарийн нандин амтлагааг ерөнхийдөө амталж чаддаг араа ерөнхийдөө маш одоо юм өндөрт тооцогддог мэрэгжилтэд ордог гэж ерөнхийдөө ховдоо ойлгож чинь. Тэгээд энэхүү хүмүүс маань яг эрт дээр үед энэ хоол амтлах чадвараараа бас одоо юм хортой хоол уу хоргүй хоол уу гэж яг дээр үед ялгаж чаддгаараа бас одоо тэр тухайн ингээд нийгэмдээ тухайн одоо энэ сүрэгтэй маш одоо юм ач холбогдол бүхий хүм байдаг байсан байх нэ. За түүнээс гадна сүргээр ингээ хамтдаа байхад ингээд олоола бүүндээ хамтдаа байхад яг амны вектортой нэг нь ганцхан хүн нь хашгирангуут те бусад хүмүүс нь бүгдээрээ далд тухамсраараа тэр хашгирж байгаа мэдээллийг ерөнхийдөө айгүй анхааралтай сонсоод шууд одоо амиа хамгаалах арга хэмжээ авдаг гэж байгаа хгүй зүгтдэг ч юм уу. За эсвэл ямар нэгэн модонд авирч тэр амтнаас одоо ингээд өөрсдөө хамгаалдаг ч юм уу те. Тэгэхээр одоо энэ байдлаар ерөнхийдөө бидний одоо бүр эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн амны вектортой хүний ерөнхийдөө одоо хэлж байгаа зүйлийг айгүй анхааралтай сонсдог байх нь. За тэгээд хортой хоолой хоргүй хоолой гэж амталж байгаагаас нь ерөнхийдөө бид нар одоо орчин цаг үед амттай хоолой амтгүй хоолой гэж бас магадгүй ингээд хоол шүүмжлэгч хүмүүсээс ревюийг үзэж сонирхож за тэр хүмүүсийн гоё гэж байгаа хоолыг идэж үзэх юмсан гэх мэтээр ингээд ерөнхийдөө чиглүүлэг авдаг байх нь л та. Амны вектортой хүмүүс маань нөгөө далд тухамсраасаа мэдээлэл авдаг гэдгээрээ яг үнэрийн вектортой ажиллах энэ хоёр маань хоёулаа ерөнхийдөө энергийн кварталд систем векторуудын одоо бүх одоо бусад векторуудыг харьцуулах юм бол энергийн кварталд гэдгээрээ ерөнхийдөө онцлог ялгаатай байгаа. За тэгээд бөө үзмэрч нар бас одоо амны вектортой байдаг гэсэн нь ерөнхийдөө тэр нийтийн үйл ухамсарлах үед байгаа мэдээллийг далд тухамсраасаа ерөнхийдөө аваад за тэгээд дээрэс нь одоо бөөнөр магадгүй өвөг дээдсүүдтэй холбоотой онгоц ахуйстай холбоотой. За тэр нь бас ингээд амаараа өөрийгөө илэрхийлж байгаатай холбоотойгоор бөөнөр бас амны вектортэй байт юм болов уу гэж бас бодож байна. Яг энэ талаар дэлгэрэнгүй бол хичээл дээр харьцангуй айгу баг дурдж хэлж байсан. За тэгээд дээрэс нь мэдээж одоо YouTube дээр за тэгээ хуваараа хүзрийн тайрон мэрэг хийж байгаа хүмүүс ч гэсэн ерөнхийдөө бас амны вектортай хүмүүс байж болно гэж бас би хувьдаа ойлгосон. Тэр нь бас ингээд нийтийн үйл ухамсарлахуд байгаа мэдээллийг далд ухамсраас аваад за тэгээ бусад хүмүүстэй тэр хэрэгтэй байгаа таарж байгаа мэдээллийг нь амаараа дамжуулж одоо тэр хүзрийнхаа уншлагыг тайлбарлаж өгдөг. За нэг иймэрхүү сонирхолтой вектор байна. За тэгээд хэрвээ амны вектортэй гэдгийг мэдж авсан бол амныхаа одоо ерөнхийдөө хайрцаг за тэр амныхаа одоо ярих хэрэгтэй болон хоол амтлах хэрэгцээг ерөнхийдөө өөртөө яг тохируулаад гоё тааруулж хэрэгцээг нь хангаж өгөөд өөрийгөө гой хөгжүүлээд аль болох ухамсартай, утга учиртай юм одоо хэрэгтэй мэдээллийг те эерэг мэдээллийг бусдад тараахыг хичээгээд аль болох юм сөрөг одоо шин чанаруудыг нь өөртөө хэрвээ ажиглаж байгаа бол тэр бүгдээ ерөнхийдөө засаж залруулахыг хичээгээрэй гэж бас би хувьдаа зөвлөж байна. Одоо амны векторын асуулт талуудыг би дахиад дурдах юм бол ерөнхийдөө хов айгүйх ярих дуртай. За хов яриад за худлаа үнэн мэдэгдэхгүй юм ингээд яриад эхэлчихэнгүү тэр нь ингээд сүултээ үнэн ерөнхийдөө болцсон явж идэг. Яг энэ хүү яриануудыг ерөнхийдөө яг амны вектортой хүмүүс л ярьж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэр цуу яриад харахаж тараадаг байх нь хэрүүлүүдэж хэрэлдэж одоо бас таашаалаа хангадаг байх нь. Тэгэхээр ерөнхийдөө энэ сөрөг талууд дээр аль болох сайн ажиглаад өөрийгөө одоо яаж гоё хэрэгцээгээ хангамаар байна те. За мэдээж дууны хичээлд явж болно. За яруу найраг уран илтгэгчийн хичээлд явж болно. За өөрөө ингээд бас хамт дотны байгаа хүмүүстэйгээ илүү хоролцсон яриа. За эсвэл ийм YouTube бичлэг хийгээд ч гэсэн бас бусад хүмүүст хэрэгтэй мэдээллийг тараагаад ярьж болно. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө амны вектортой хүмүүс маань хэрэгцээгээ хангаж өөрсдөө таньж мэдж авах нь. Амны вектортой хүмүүс бол харьцангуй бас нийгэмд ховор байдаг. Тийм олон бас төрдөггүй. За тэгээд мэдээж өөрийгөө маш сайн хөгжүүлээд нийгмийн одоо өндөрлөгт очиж чадах юм бол үнэрийн векторын айгуу юм нэр нөлөө бүхий. За нөлөө бүхий нууцлаг одоо юм ус төрчин ингээд ерөнхийдөө амных нь хэрэгцээг нь буюу бусад хүмүүст мэдээлэл тараах хэрэгцээг нь ингээд одоо хангаж өгөхөөр хамтарч ажилладаг бас байж болдог юм байна лээ. За тэг мэдээж аналны вектортой хүн амны вектортой байх юм бол илүү багш талтай байдаг. За амны вектортой харааны хүн
харааны вектортой ам хараатай вектортой байх юм бол магадгүй юм жүжигчин ч юм уу те. За дуучин ч юм уу. За тэгээд инфлюенсер ч юм уу, ютубер ч юм уу, подкаст хийдэг хүн ч юм уу бас байж болно. Арьс амтай хүн байх юм бол ерөнхийдөө маш одоо өөрийнхөө ашигынхаа төлөө юу ч ярьж мэдхээр бас хүмүүсийг одоо ингээд хулигтаад, ловердаад, манипулейт хийх чадвартай хүн бас байж болно гэсэн үг. Тэгэхээр нэрээ сөрөг талын юу вэ гэхээр ерөнхийдөө аль болох нүуний худлаа ярихгүй байхаг өөр дөрөөр ажиглах хэрэгтэй. Амны вектортой хүмүүс маань ягаад гэвэл амны вектортой хүмүүс маань бас хаяа ингээ анхаарлаа хангалттай авч чадахгүй байгаа тохиолдолд хитрхээ ингээд одоо хүмүүсийн анхаарлыг авах гэдэг ч юм уу худал ярих одоо магадлал маш өндөр байдаг. Тэнгүүд тэр худал ярьж байгаа зүйлийг нь бусад хүмүүс сонсоод амны векторт болохоор яалтчгүй итгээд үнэмшчдэг. Тэгээд тэр худал зүйлийг нь ерөнхийдөө үнэн болгоод одоо худал зүйл үнэн болчдөг юм аюултай байх нэ. Тэгэхээр амны векторт хүмүүс маань маш өндөр хариуцлагыг үүрж байгаа гэж бас хэлж болох юм байна. За тэгээд аль болох өөрийнх нь дуу хоолой бусдад айгүй юм хүрдэг. Далд ухамсарт нь хүрч харцдаг болохоор ерөнхийдөө амны вектортой хүмүүс маань аль болох дор бүрнээ ухамсартаагаар тий. За тэгээд хүмүүст хэрэгтэй мэдээл тараагаарай гэж бас хэлье. Тэгээд энэ бичлэгээ ингээд дуусгаж байна. Бичлэгээ үзсэнд баярлалаа. Хэрэгтэй байсан гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяртай.